За хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Хүрэлцээсээ явдал баярлалаа. 2016 оны Улсын хурд болон аймгийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны ажил үндсэндээ өнөөдөр өндөрлөж байна. Сонгуулийн сурталчилгааны ажлын явцад хууль дүрм зөрчсөн, нэрлэгчдийг гүтгсэн, гүжирдсэн ийм үйл явдлууд бол олноор гарлаа. Энэ удаагийн сонгуул урд урдах сонгуулиудаас бас гүтгсэн, гүжирдсэн энэ асуудлаараа бол нэлээд ийм хэтэрхий одоо их даварсан ийм байдалтай болж байна. Зөвхөн одоо монголчууд төрийнхөө одоо энэ байгууллагыг байгуулахад дотооддоо энэ улс төрийн одоо янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны ажилд гадаад улс орнуудыг, олон улсын байгууллагыг татаж оролцуулж энэ сонгуулийн сурталчилгааны ажлыг эрх баригчид бол хэтэрхий бохир зохион байгуулж байна. Монголчууд бид сонгуул нэг удаа болоод өнгөрнө. Сонгуулийн маргаашаас эхлээд ажил, амьдрал үргэлжилнэ. Бид гадаад ертөнцтэй харилцаагаа улам сайжруулах ёстой байтал энэхүү бидний одоо хийсэн үнэлэлт, дүгнэлт, ярьсан хөрсөн зүйлүүдийг хэтрүүлэн давуулан ингэж одоо Дэлхийн банк, Японы элчин сайдын яамны одоо ярьж хэлж байгаагаар бол ийм буруу ойлголтыг одоо төрүүлэх хэмжээнд энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа зохион байгуулагдж байгааг бид харамсаж байна. Тэрч битгий хэл зарим нэр дэвшигчдийн дуу хоолойг эвлүүлж, нэгтгэж, нийлүүлж, гүтгэж гүзэртсэн ийм асуудал бас гарч байсан. Тухайлх юм бол Улаанбаатар хотын Баян зүрхт өргөтөө манай намаас нэр дэвшсэн Ануужингийн нэвтрүүлгийг бол 8 их усүрээс эвлүүлж, нийлүүлж затсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосныг бид нэр өмнө одоо мэдээлж байсан. Энэ сүүлийн 3 хоногийн дотор бол төрийн албыг зарж, худалдаалж, дамлаж байгаа мэтээр ингэж одоо Монгол Ардын намынхан сонгуулийнхаа зардлыг босгосон, ингэж төрийн албыг өмүүлж, бужигнуулах гэж байгаа мэтээр эвлүүлэг зохион байгуулж, сонгуульд оролцож байгаа засгийн одоо эрхийг барьж байгаа 4 жилийн туршид хамтарч засгийн эрх барьсан ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт намын удирдлагууд ирээд цээргүй сөрөг хүчин болох Монгол Ардын нам руу дайрсан, давшилсан ийм одоо хулах сурталчилгааны ажлыг хийж байгаад бид бол их харамсаж байгаа. Энэ талаар өмнө нь манай намын сонгуулийн төв штаб, нарийн бичгийн дарга амар баясгалан нэг ус удаа одоо тайлбар мэдээллүүдийг бол өгч байсан. Бид энэ эвлүүлэг нэвтрүүлэг гарсан тэр өдөрт нь 6 сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагт хандаж үүнийг шалгаж, үнэн зөвийг тогтоож энэ сонгуулийн наан тодорхой одоо шийдэл юмнуудыг гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Цагдаагийн байгууллага сүүлийн 3 хоногийн туршид бол ажиллаж өнөөдөр бидэнд албан тоот бичиг ирүүлсэн байна. Энэ бичиг бол Б-н 3528 гэсэн ийм одоо тоот албан бичиг байгаа. За энэ албан бичгэнд дурдсанаар бол цагдаагийн газарт шалгагдж байгаа дугаар хэргийн энэ 9445 дугаарт бүртгэгдэн шалгагдж байгаа гомдол мэдээллийн талаар мэдээлэл авах тухай намын байгууллага, Монгол Ардын намын байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэхүү бичгийг хүргүүлж байна. Дээрх гомдол мэдээлэлд Монгол Ардын намын удирдлагын ярианы бичлэгт эвлүүлэгхийн тараасан Д-Ө нарыг холбогдуулан шалгаж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд нэмэлт шинжилгээ томилон ажиллаж байгаа болно гэсэн ийм бичиг одоо манай сонгуулийн штаб өнөөдөр ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр энэ бичгээс ингээд үзэх юм бол энэ ярианы эвлүүлгийг хийсэн гэгдэж байгаа ийм хүмсүүд бол олдсон тогтоогдсон ийм зүйл бол байгаа юм байна. Тэднийг шалгаж, үргэлжлүүлж бас шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Шүүх шинжилгээний байгууллагт энэ талаар бол бас дүгнэлт гаргуулах ёстой гэж ингэж үзэж байгаа юм байна. За бид бол энэ асуудлыг бол анхнаас нь одоо эвлүүлсэн гэдэг нь бол тодорхой ойлгомжтой байсан, тодорхой мэдээлж байсан. За харин эрх баригчид тухайлбал Монгол Ардын хувьсгалт нам, засгийн эрх барьж байгаа Монгол Ардын хувьсгалт намын удирдлагууд, манай намын удирдлага, за миний биеийг болон одоо ингээд
дуу хоолой мөн хотын намаа хорооны одоо сандуу даргын дуу хоолой мөн гэсэн иймэрхүү одоо зүйлүүдийг ямар нэгэн үндсэлгүйгээр бол бас ярьж олон нийтэд тарааж тэр чигтгий хэл би одоо унтаж нойрсож байхдаа Чинкулбын дуу хоолойг тань гих мэтлэнгээр бол ярьж байгаа. Би бол өөрийнхөө асуудлыг бол хинээс ч илүү бол мэднэ. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан, энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа юм. Ер нь бол Монгол Ардын хувьсгалт намын удирдлага та бүхэн мэдэж байгаа. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн ерөнхийлөгч Элбэг Доржийн эсрэг ямар нэвтрүүлгүүдийг хийж яаж цацж байлаа. Энийг та бүхэн бас санаж байгаа баг. Гарал үүслийнх нь хувьд гадна дотны байгууллагаас мөнгө авсан гэдэг. Энэ нэвтрүүлгүүд бол Монгол Ардын намын тухайн үеийн сонгуулийн штаб дээр бэлтгэгдсэн нэвтрүүлэг байгаагүй. Нэр дэвшигчид өөрснийхөө л одоо эсрэг тавьж нийтлүүлсэн одоо ийм л бүтгэлгийн шин чанартай бас нэвтрүүлгүүд байсан. Тэр ч битгий хэл Монгол Ардын хувьсгалт намын даргын гэр орноос нь гүйцэтгэх ажлын одоо техник тоног төхөөрөмж одоо олдсон гарсан гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр ийм зүйл ч одоо бас явж ирсэн. Энэ бүгдээс үндэслээд үзэхэд болвол ер нь бол эрх баригчид гүтгдэг, гүжирддэг энэ ажил нь бол одоо хуучин тэр уламжлалсаараа сурснараа энэ удаа биднийг дахин одоо сонгуулийн яг хугацааны төгсгөл дээр ийм ажлыг бол хийж байгаа. Энэ нь бол өхөр бууга тавьж гэн гэдэг шиг яахтаа өхөр буу тавина гэдэг үлээ ийм мэтэл одоо ажил болж байна гэж бид бол ингэж үзэж байгаа. Энэ ажил бол зөвхөн намын одоо төв штаб хотын намын байгууллага руу гүтгэж гүжилдээ зогсохгүй одоо өнөөдрөөс эхлээд орон нутагт ч гэсэн бас яг ийм явдал үргэлжилж эхэллээ. Ховд аймгийн Монгол Ардын намын байгууллагын баланкийг мөн эвлүүлж хийсэн Ховд аймгийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын одоо ажил албан тушаалуудыг бас зарж наймаалж байгаа мэтээр ийм эвлүүлэг материалыг бол Ховд аймагт өнөөдөр тарааж эхэлж байна. Монголын ард түмэн мэднэ, Монголын төрийн албан хаагчид мэднэ. Аль нам засгийн эрхэнд байхад төрийн ажил албыг доктортой хийлэгдэггүй. Хэн гарч ирээд хэдэн арваар нь хэдэн мянгаар нь хоморглон халдаг, сольдог вэ гэсэн энэ байдлыг бол төрийн албан хаагчид ч мэдж байгаа, Монголын ард түмэн ч мэдж байгаа. Тийм учраас бол би энэ дээр бол хариуцлагатай хэлэхэд төрийн албан хаагчид, Монголын нийт иргэд, сонгогчид та бүхэн бол энэ сонгуулийн одоо зорилготой ялангуяа сүүлийн өдрүүдэд энэ гарч байгаа хар бор хатгалга эвлүүлэг нийлүүлэг ийм сонгогчдын одоо санаа сэтгэлийг өмүүлгэсэн санал одоо худалдаж авах гэсэн ийм хууль зөрчсөн үйл ажиллагаануудад бол иргэд олон түмэн бол итгэхгүй, үнэмшихгүй тэнд авталгүйгээр энэ улс төрийн сонгуульдаа оролцож төрийг эмхлэн байгуулах ажил чин сэтгэлээсээ өнгөрсөн 4 жилд эрх барьсан арчилсан нам, эрх барьсан Монгол Ардын хувьсгалт намын энэ 4 жилд улс орны амьдрал юу болов? Иргэдийн амьдрал ямар болов? Энэ бүгдийг бодож саналаа өгөөрэй гэдгийг бол би хэлье гэж бодож байгаа. Магадгүй сонгуулийн хуулиар өнөөдөр сурчлагаа дуусна. Хуулийг уландаа гიშгдэг эрх баригчид 29-ний 22 цаг хүртэл ямар нэгэн хатгалаг зүтгэлэг явуулж байхыг бол үгүйсэхгүй. Ийм учраас бол энэ дээр бол манай иргэд сонор сэрэмжтэй байхыг Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас сануулж, анхааруулж хэлж байна. Баярлалаа.